За сайн байцгаана уу манай усан мохоттой мэлхий хилэнц дагсны ордныхны маань 8 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За 8 дугаар сард одоо манай усан мохоттой улсууд бол одоо нэлээд сайхан одоо эдрэтэй байдал одоо эдийн засгийн байдлаар амьдралын хувьд одоо хувийн амьдралын хувьд ч гэсэн нэлээд тийм эдрэтэй байдлаас одоо нэлээд calm down тийм нэлээд одоо жигдэрсэн байдалтай харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо шинэ ажил одоо шинэ газар очсон, шинэ ажил эхлүүлсэн, шинэ ажилд орсон эсвэл ийм байдал харагдаж байна. За тэгтэл одоо толгойд нь юу эргэлдэж байна гэд харахаар зэрэг усан мохоттой улсуудаа эргэлзээ харагдаж байна л. Тэгэхээр эргэлзээ байна. За энэ эргэлзээ үл одоо итгэх байдал тийм ээ. Эсвэл одоо яахаа мэдхгүй энэ ажилдаа байдаг ч юм уу ч юм уу. Энэ нь одоо ахиад намайг ингэж хуурах юм уу? Эсвэл одоо ахиад би ийм эдийн засгийн байдал энд дуудах юм уугүй юу мэдэхгүй энэ төр гэсэн. За тэгэхээр зэрэг энэ үл ойлголцох одоо үл одоо мэддэгдэх энэ байдал бол одоо юунаас үүссэн юм бэ? Энэ эргэлзээ гэхээр зэрэг энэ өнгөрснөөс үүдэлтэй харагдаж байна л да. За энэ өнгөрсөнд одоо усан мохоттой улсууд маань одоо эдийн засгийн хувьд ч гэсэн хувийн амьдралын хувьд ч гэсэн нэлээд одоо эдрэтэй замыг туулж өнөөдрийг ирсэн харагдаж байна. За энэ дээр одоо бас эдийн засгийн хүндрэл байсан харагдаж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ их за энэ дээр одоо найз нөхөд эсвэл одоо итгэж байсан хамтран ажилласан байгууллагууд итгэл алдсан юм уу нэг юм харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ байдал одоо энэ удаан хугацааны байдал одоо манай усан мохоттой улсуудыг одоо нэлээд юм эргэлцэхэд хүргэсэн харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр өгж байгаа зөвлөгөө юу вэ гэхээр зэрэг энэ одоо эхэлж байгаа ажил одоо хийж байгаа ажилд одоо маш сайхан ихтгэлтэй урагшаа тийм ээ. За энэ ажил одоо таны одоо эдийн засгийн байдлыг ч гэсэн одоо таны хувийн амьдралыг ч гэсэн нэлээд сайхан тогтоож өгөх юм шүү. Тэгэхээр зэрэг энэ их эргэлзээ энэ их одоо яхаа мэдхгүй байгаа ийм байдал бол одоо зөвхөн таны толгойд эргэлдэж байгаа гэдгийг одоо бас анхаарч үзээрэй тийм ээ. Өөрийнхөө толгойд одоо төгжигдчихсэн байгаа юм шиг тийм ээ. Одоо энэ дээр одоо 8 дугаар сард өшөө жоохон задарч өгмөр байна тий. Өшөө жоохон задарч одоо хийж байгаа ажилдаа итгэлтэй одоо эсвэл идэвхтэй ч гэдэг юм уу ийм байхыг сануулж байна шүү тий. За энэ дээр одоо бас анхаарах зүйл нь гэхээр энэ усан мохоттой улсуудын маань одоо ойр дотны хүмүүс эсвэл одоо хажууд нь хамтран ажиллагч эсвэл ажил олгогч эсвэл одоо хамтарч ажиллаж байгаа улсууд бол одоо бас нэг тийм үл ойлголцол байна. Дээр нь бас одоо тийм итгэл өгөхөөр тийм хүмүүс бас зарим нэг өгөхөр хүмүүс биш вэ шүү гэсэн юм байна. Тэгэхээр зэрэг бас болгоомж илүүтэхгүй тий. За энэ дээр хэдийгээр ноён нуруу тийм боловч одоо нэг тийм нэг итгэсэн энэ урдч байсан байна. Тэгэхээр зэрэг ийм хүмүүс бас одоо unpredictable тий. Тэгэхээр зэрэг итгэж болохгүй байна тий. Тэгээд тийм үнэнч биш байдал. За одоо манай усан мохоттой улсууд бол одоо ингээд нэг итгээд одоо ингээд орчдөг тийм ээ. Гэтэл одоо дундаас нь одоо итгэл алдах. За энэ дээр одоо итгэл алдсан юм байхгүй л байна л да. Гэхдээ бас сар юмн дээр одоо бас худлаа ярих энэ гэрээ хэлэлцээрийг одоо урвуулж ашиглах иймэрхүү байдлууд харагдаж байна шүү. Тэгэхээр зэрэг энэ усан мохоттой улсуудын гаргасан алдаа гэхээр зэрэг одоо хөнгөн хумгай юмд хамтсан харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо маш их анхаараарай тий. Одоо энэ жишээлбэл бол шинэ эхэлж байгаа ажилдаа одоо сайхан одоо гэрээ хилэлцээр одоо юмыг амаар биш маш сайхан бичгээр албан ёсоор хийх тийм ээ. Энэ дээр одоо яаж юм л та их мөнгө амлсан боловч одоо пэйж дээр буух ч юм уу тий. Night байна.
Тэгэхээр зэрэг ерөнхийдөө аль талаас нь харахад алдааг бити давтаарай, бити хөнгөн хумгаар хандаарай гэсэн ийм мессеж байж шүү тий. За хэдийгээр энэ тим юм бууж байгаа ч гэсэн одоо хэрв энэ одоо эхэлсэн энэ ажлыг дуусгах юм бол одоо нэлээд сайхан мөнгө, нэлээд амьдралыг чинь тогтоох сайхан ийм мөнгө харагдаж байна. За 8 дугаар сарын сүүлээр ялангуяа ажлынхаа үр шимийг хүртсэн одоо хэрэгцээтэй мөнгө төгрөг төө болсон тийм ээ, бас илүү хадгалсан энэ дээр одоо бага мөнгө биш харагдаж байна, их мөнгө харагдаж байна шүү. Тэгэхээр зэрэг ийм зүйл дээр анхаараарай. За тэгээ энэ дээр одоо өөрийгөө бас би энэ дээр одоо усан махаттай бас одоо санаж өнөрд нь бас ярьж ирсэн, одоо өөрийнхөө чадварыг үнэлэх, чадамжийг үнэлэх, өөртөө итгэлтэй байх, эргэлзээг арилгаарай тийм ээ. Иймэрхүү юмн дээр бас анхаарна шүү. Тэгэхээр зэрэг танд бол одоо энэ ажлыг хийх эсвэл энэ ажилд тэнцэх тийм бүрэн боломж байж гэн, танд юу байна? Чадвар байна шүү. Энэ дээр эргэлзэх хэрэггүй. За энэ яг би түрүүн хэлсэн одоо жишээлх юм бол тэр итгэл алдсан зүйл бол одоо наагур өнгөрсөн нэг их том аркана байхгүй, зөвхөн одоо жижиг үйл явдлууд дээр таныг одоо сатааруулсан ийм зүйл харагдаж байна. Их том үйл явдал дээр бол одоо нөлөөлөөгүй л харагдаж байна да. За мөн одоо энэ дээр одоо сүнслэг байдал гэдэг юм уу, аль эсвэл одоо 3 дахь нүд гэдэг юм уу, ерөнхийдөө одоо ялангуяа манай усан махаттай ордоос одоо усан махаттай улсууд бол одоо маш тийм дотор хүн их хөгжчихсэн 3 дахь нүд их сайтай, мэдрэмж их сайтай улсууд байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас өөрийнхөө дотор хүнийг ашиглаж өөрийнхөө 6 дахь мэдрэхүү их одоо хурц байхаар байна шүү. Энэ 8 дугаар сард тийм ээ. Нар сарны хөдөлгөөн тэгж таарж байна. Тэгэхээр зэрэг энэ завшааныг ашиглаж одоо өөрийнхөө дотор хүнийг ашиглаж бас эдгээр асуудлуудыг шийдэхэд бас ашиглаарай. Жишээлх юм бол одоо энэ худлаа ярьж байгаа хүн энэ яагаад би энэ дээр ийм жоох үргэлцээ төрөөд ийн гэдэг дээр та одоо мэдсэн байгаа л харагдаад байна. Тэгэхээр зэрэг дотор хүний ашиглан нэг л энэ нэг эвгүй хүндээ гээд одоо мэдсэн хэрнээсээ үргэлжлүүлсэн юм уу? Эсвэл эвгүй хүндээ гэдэг бол одоо бас таны дотор мэдрэмж одоо on point тий таасан байхаар байж магадгүй харагдаж байна. За мөн одоо 6 дугаар сард манай усан махбодтой улсуудын одоо би хэлсэн одоо сайхан үе эхэлж байна гэд. За энэ дээр одоо end of tough cycles тий. Тэгэхээр зэрэг ер нь бол хэцүү цаг би энд дахин хэлээд л байна л да. Ер нь нэг тийм хэцүү цаг ард хоцорж 8 дугаар сараас бол одоо ерөнхийдөө амьдралыг сайхан жигдэрх нь мөн одоо ажил санхүүгийн байдал дээрцэн харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо түрүүний миний хэлсэнчлэн тэр итгэл даахгүй хүн таны хувийн нууцыг задлах тийм ээ, таны иймэрхүү юм харагдаж байна. Энэ дээр одоо нууцаа хадгалах, хүнд ярихгүй байх, эсвэл одоо цалин мөнгөө ер нь бол одоо хүн чи хэдэн төгрөгийн цалинтай хэдэн төгрөг олдгийг гэдэг бол маш бүдүүлэг асуулт шүү тийм ээ. Ийм хүнээс ч битээ асууж хүнээс ч битээ хэрвээ амьдрал сайхан явж байвал тэр үз тийм ээ. Хатаархал гэдэг бол одоо бас өөрийнхөө амьдралд бас тийм бас юм хүн татаарч байна гэдэг чинь тэр хүн өөрөө олж авах боломжтойгоо мэдэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр амьдралдаа бас тийм байхгүй, хүрлцэхгүй байгаа юмыг дуудаж байдгийн шүү. Тэгэхээр зэрэг хүн татаархах эсвэл хүнээс одоо хэдэн төгрөг погтер хэдэн төгрөг олдох юм биш, хэдэн төгрөгийн цалинтай юм биш энэ гэдэг юмыг бас аль болох соёлтой одоо өнөөгийн одоо энэ нийгэмд тийм ээ, өнөөгийн ийм үед одоо ийм одоо оюун ухааны төвшөнд хүрсэн хүмүүсийн хувьд бол одоо нэлээд бүдүүлэг бас одоо хүний хувийн асуудалд оролцсон асуудал юм шүү. За өшөө одоо сайхан мэдээ хүлээж байна гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг би энийг одоо мөнгөний тухай сайхан мэдээ гэж харж байна. Тэгэхээр та бүхэндээ баяр хүргэе. Одоо хийсэн их ажлынхаа үр дүн хүртэх нь тийм ээ. Тэгээд бас одоо аз бол таны талд нар сарны хөдөлгөөн тань зэх сайхнаар нөлөөлж байгаа юм байна гэдгийг бас хэлэхэд сайхан байна.
За мөн одоо манай усан мохоттой улсууд 8 дугаар сард бас аял зугаалсан байдал харагдаж байна. Тийм ээ, найз нөхдөдөө нийлсэн, аялсан, зугаалсан. За энэгээр одоо манай ганц бие улсууд болоод одоо шинэ хүнтэй танилцсан. За энэ шинэ хүн бол одоо нэлийн одоо хоёр талаас их бие биендээ таалагдсан харьцаа байх магадлал өндөртэй харагдаж байна. За манай одоо хостой эсвэл одоо төр зүр энэ дээр одоо төр зүр салчихсан separate байж байгаа тий. Хоёр талд байж байгаа ийм улсууд бол одоо энэ дээр одоо би танд хэлэх гэж байгаа үгс гэсэн ийм картыг нээсэн байгаа. Энэ дээр бол одоо тантай одоо холбоо барихыг маш их хүсэж байгаа боловч одоо эмээгээд байгаа юм байдал харагдаж байна тийм ээ. За тэгээд бас энийг одоо дав туулж тантай холбогдсон тийм ээ. Энэ хүнд одоо тэр хүн одоо надад юу хэлэхээ хүсэж байгаа юм бол эсвэл одоо надад хайртай болов гэж бодож байгаа бол энэ хүн одоо би одоо чамд хайртай тийм ээ. Эсвэл одоо чамтай би жоохон холбогдохоос жоохон эмээгээд байна. За мөн удахгүй холбогдож одоо энэ дээр одоо уучлсан ийм байдал харагдаж байна тийм ээ. За тэгээд одоо хамгийн сүүлд ярилцсан одоо харилцсан яриаг одоо дахин бодож өөрийнхөө алдаа болон одоо ийм зүйлийг ухамсарлсан байдал харагдаж байна энэ хүн. За тэгээ одоо би утастад одоо танд ямар өөрөө одоо ямар мэдрэмжтэй байгаа хэлмээр байна тийм ээ. Би чамд одоо unconditionally тэгэхээр зэрэг одоо ямар ч одоо их хайртай тийм ээ. Тэгэхээр unconditional гэхээр ямар нэгэн болцолгүйгээр тийм ийм хайртай л байх гээд байна. За шинэ хүн бол одоо King of Cups гарч байна. Их ганц бие улсуудын танилцсан одоо энэ шинэ хүн бол одоо бас нэлээд сайхан одоо хайр болох гэдэг юм уу, нэлээд сайхан гүнзгий харьцаа тогтоож болохоор ийм сайхан харьцаа юу гэдгийг хүн таарах ийм төлөвтэй байна. За ингээд та бүхэндээ одоо 8 дугаар сарын ажил амьдралд нь амжилт хүсье. За би ингээд хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. За Монгол Стart Харьяуд гэдэг миний Facebook пэйжээр орж мэдээлэл аваарай. За баяртай.